гэдгийг хэлж шүү. За migration хийсэ. За ерөнхийдөө бол migration одоо ер нь бид нар чинь бол шинээр эхлээл датагуудыг орхиол хэлдэг байлаа шүү дээ. За одоо бол ер нь тэг шаардлагагүй юм байлаа. Хэрвээ enterprise ашиглаж ивэл мэдээж бид нар ихэнх community ашиглаж тий. За community ашиглаж байгаа дээр бол жоохон төвөгтэй болт юм лээ. Гэхдээ яг надад нэг юунууд solution-ууд бол байсан. Сая гэхдээ би 2 компаниг одоо нэг нь яг явж байна. Нэг нь 15-аас 18 руу нэг нь 12-оос одоо яг манай ажиллаж байгаа компани одоо би яг migration-ыг хийж байгаа. 15-аас ер нь аль ч version-ээс болох юм билээ. За хамгийн ихнийх нь болохоор энэ OpenAirCredit гэдэг энэ OC-гийн OCO-гийн модулууд migration-ийн энэ юу байгаа. Энэ би migration хийх гэж нэлээд судалж чаад ер нь эдгээр хэдийг олсон. За тэгээд энэ бол яг OpenAirCredit нөгөө OCO-гийн төдий хийдэг migration юм байлээ. За тэгээд мэдээж энэ дээр заавар мааврууд нь байгаа. Ингээд ингэдэг шүү гэдэг ингээд юмнууд нь байгаа. За тэгээд яаж migration хийдэг вэ гэхээр за юугаал дуудаал add-onsуудаа зааж өгвөл за тэгээд database-аа зааж өгвөл ер нь одоо migration чинь юу яаж ажилладаг гэсэн юм бэл. OCO-гийн за эндээс авч. За энэ upgrade service гэдэг байгаа. Энэ болохоор энийг чи одоо энийг ашиглаж байхад бол одоо юу гэдэг те шинэ version дээр чадвар чинь өөрчлөгдөж байгаа байх юм бол энэ скриптүүд автоматар ажилладаг юм бэл. Энэ ингээд модуль бүр дээр ингээд юунуудынх нь одоо энэ pre-migration гэхээр одоо migration яг энэ командыг ажилуулаад энэ команд ажиллахаас өмнө чиний суудсан байгаа модулуудыг чинь бүх free migration free юунуудыг ажилуулна гэсэн үг. Одоо яг Trace partner дээр ийм field байх юм бол энэ field одоо шинээр нэмэгдсэн 18 дээр шинээр нэмэгдсэн байх юм бол шууд тэдний үсэг чинь ингээд автоматар ингээд query email-аар ингээд энэ free migration гэдэг энэ syntax-аар ингээд бичиж шуулдаг юм лээ. Тэгэхээр яадаг вэ гэхээр үндсэн enterprise биш бүх модулууд энэ дээр бичигдсэн байгаа гэсэн үг. Биш ерөнхийдөө ихэнх модулууд энэ харж байна уу. Энэ дээр одоо нэг ингээд юу яах юм бол ингээд бүх дөрөнгийг аваад одоо жишээлбэл юу яадаг штэ stock move дээр байдаг нөгөө product UI гэдэг нэг одоо зарим жишээлбэл move line дээр байдаг QTY down гэдэг нэг юуны талбар байдаг. Тэр нь ингээд устдаад шин дээр шууд quantity болцсон байгаа байхгүй. Тэнгүүд одоо энэ stock дээр чинь яг тэр талбарыг чинь устгаад шинээр тэр талбарыг чинь replace хийгээд нэрийг өөрчилдөг гэсэн free migration. Тэгээд тэрийд чинь шаардлагатай бол ингээ post migration болохоор бүх талбараа янзлсныхаа дараа одоо table дээр чинь нэг чиний яарч migration хийж байгаа талбарыг чи янзлсныхаа дараа бүгдээрнгийн тэр талбар руу чи зөөдөг ч юм уу иймэрхүү query-ийг хийдэг гэсэн. Энэ free migration энэ командыг ажиллуулахаар бүх чиний суусан модулуудыг чи free migration гэдэг folder доторх модуль доторх тэр бүгд юунууд чи ажиллаад чиний юунууд чи бэлдээд өгч гэсэн. Таблуудыг чинь шинэ талбаруудыг бэлдээд тавиад өгч гэсэн. Тэгээд post migration гингүүтээ тэр нь ажилласан дараа бүх юунууд чи талбаруудыг цэвэрлээ ярьж гэсэн. Тэгээд энэ update all гэхээр юу болж байгаа гэхээр энэ яг одоо нөгөө юуг нь зааж өгнө гэсэн. Бүх чиний суудсан байгаа бүх модулыг чинь дараа нь upgrade хийгээд янзлж гэсэн. Гэхдээ анхаарах зүйл нь юу гэхээр мэдээж юу яхаар энэс ажиллахаас өмнө юу яах хэрэгтэй гэсэн үг. Must be юу яах хэрэгтэй. Upgrade is basic for it хийж явах хэрэгтэй заяа. Чиний base чинь тэрнээс өмнө upgrade хийхээс өмнө заавал base upgrade хийгээд бүгдээр база бэлтэнэ гэсэн үг байхгүй юу? Тэгээд дараа нь энэ команд ажиллана. Тэгэхгүй болохоор чинь яах вэ гэхээр эн чинь ингээ free migration хийж явах дундаа эн чинь юу яадаг гэсэн. Дараа нь
бүх модулыг жаах учраас тэр алдаач угаасаа л гарна гэсэн. За тэгэнгүүтээ энэ юу болохоор config болохоор яг л адилхан юуны config гэсэн үг. Одоо зүгээр л одоо гэж байж байгаа config юун дээр зааж өгөх вэ гэхээр одоо энэ болохоор OpenAfredi-ийн add-ons-ыг зааж өгдөг config гэсэн үг. Зарим одоо жишээлбэл 13 энэ төр болохоор жоохон special юу яа гэм бэлээ. Өөрөө add-onsтэй юм бэлээ дотроо. Энэ одоо юу гэдгийг өөр юм дээр байхгүй л гэсэн юм шиг байлээ. Энэ жоохон юу байсан юм шиг үлээ. Муу байсан юм шиг үлээ. Одоо энэ Afredi script байхгүй нь харахгүй 13 OpenAfredi 13 заавал энэ add-ons-о заадаг энэ нэг юм баахгүй. Түүнээс юм нь болохоор 17 молонд болохоор заавал энийг заах шаардлага байхгүй гэсэн үг байхгүй. Одоо энэ хэсгийг заавал шаардлага байхгүй. Заавал шаардлага байхгүй хаа би нэг double check хийе. За тийм шиг байна. Энийг заавал заах шаардлага байхгүй. Энэ болохоор нөгөөд яг энэ дээрээ заагдчих байгаа учраас тэрийг заавал шаардлага хийх шаардлага байхгүй. Энэ болохоор яг OpenAfredi чинь bin гэсэн үг. Энэ болохоор яг нөгөөд чиний нөгөө false migration хийх гэдэг байгаа кодуудыг чинь автоматар дуудаж байгаа. Энэ дотруугаа bin нь хаавал folder нь хаавал OpenAfredi git bin энэ дээр байхгүй тийм. Энэ 13 болохоор юу одоо манай арай өөр юм. За би энэ дээр 17-гийнх нь config-ийг хийж. Тэгэхээр өмнө нь болохоор заавал эднэрийг ингэж ахиулчаад за мэдээж бол хамгийн түрүүнд бол модул апгрейд хийсэн байх хэрэгтэй. Яг нь би нэг хамгийн сүүл дээр за дараа нь тайлбарлая тий. За модул апгрейд хийгээд угаасаа нөгөөд яг л хийдэг зарчмаар юм шүү дээ. Ямар ч юу хийсэн skip хийсэн юу хийн. За яг энэ нэг tool байлээ. За энийг орог ихэнх юм мэдж байгаа апгрейд хийхдээ. Энд гэхдээ нэг сайн ажилт хүм байлээ. Зөвхөн manifest одоо модула зааж өгöd тэр модулын одоо хэд гэдгийг зааж өнгөтэй энэ дээрээсээ аль вершнээс аль руу хөрвүүлэх юм бэ гэдгийг энэ дээр олон модулуудыг зааж өгöd тэр чигт нь manifest-ийг засч болт юм байлээ. Энэ бол яг үндсэн тэр Python-ы зарим syntax нэг айхтар их юм бол засч чадахгүй. Угаасаа JavaScript энэсрүү чадахгүй шүү дээ. Энэ зүгээр эхний байдлаар нөгөөд бүр юу хөдөлж засч чадахгүй юм чи нөгөө XML дээрх address юу энтрийг засч чадахгүй жоохон мяал юм лээ. Тэгтээ яг та өнгөм чи угаасаа жидгийн төлж гэж юу ах дээ. Module upgrade гэдэг. Энэ бол яаж аргаар явах хэвээр хэсэг module migration бол за энэ болохоор ер нь юу вэ гэхээр энэ бол OpenAfredi хийж байгаа бол заавал түрүүнд ажиллах хэрэгтэй. Энэ юу байх хэвээр use the OpenAfredi. Тэгэхгүй болохоор нөгөө чиний нөгөө юм модултай чи бааз ч одоо энэ хуучин дээр явж байгаа учраас энэ чин Afredi хийгээд database чи бүх модулыг Afredi гэхээр яг ингээд Afredi хийж явж ийснаа чиний хуучин модуль дээр очиод асуудал үүсгэнэ гэсэн. Тэгэхээр энийг бол заавал юу түрүүнд OpenAfredi хийж байгаа бол за нэг гоё юм нь олсон бэ гэхээр одоогийн migration. За энэ бол өстой галзуу идэг migration үйл. За би энийг болохоор хоёр арга дээр хоёулангаар нь үзсэн. За онлайн болохоор онлайн дээр нь бол угаасаа migration хийгээ шаардлагагүй байхгүй шүү дээ. Энэ баг request хийгээл явуулчихдаг. Энэ нөгөө custom code байхгүй учраас. За одоо SH дээр байгаа болохоор бас айгүй гоё. Айгүй амархан юм билээ. Одоо SH дээр ингээд за та одоо SH зарим харж байгааг хүмүүс үйл би харуулад үе заяа. Одоо SH энэ нэг миний нэг юу хийдэг компани нэг энэ дээр staging болтгоо гэнэ. Энэ чинь latest version гэж юм да.
гарч ирдэг нь бас. Энэ дээр гарч ирдэг. За ямар ч байсан ингэдэйн заяа. Энэ дээр энэ апгрейд гэдэг юм дээр оронгуу чинь вершн сонгодгийн аль вершн рүү оруулах вэ гэдэг. Тэгэл дарангуу чинь тэгэл бүх сервисүүд бүх дата гэж уншаад шууд тэний юун нэр чинь апгрейд гэдэг нь. Гэхдээ мэдээж энэ дээр ч кастом айтан суугаа тийм үү. Тэрэн дээр юу яах хэрэгтэй? Модулуудаа бүгдээр нь апгрейд хийцэн байх хэрэгтэй. Энэ дээр нэг бранч дээр үсгээд тэнгүүтээ тэр бранча юу яадаг юм бэ? Нөгөө main branch руугаа оруулаад тэгэл push гэл awesome commit шийдэл тэнгүү чинь чамайг яг хүлээж ийн гэсэн. Ингээл stage гарч айл ингээл энэ тэдгээр version дээр орлоо ингээл айгу удаан уншина. Яг database-ээс хамаарна. Ингээ удаан уншиж ингээд stage-ээр яваад хамгийн сүүл дээр ирэнгүүт чинь за одоо ингээд custom code оруулаа гэдэг push хий гэдэг ирэнгүүт чинь чи push хийнгүүтэл тэгэл юу болох ч юм шиг. Тэгэл чиний ингээ application шүү. Энэ одоо яг 15-аас би энэ old 15 гэдгийг хадгалсан байгаа. За тэгээд production одоо яг 18 дээр явж байгаа гэсэн. За жоохон төвөгтэй юм нугасаал кодны асуудал байсан. За ерөнхийдөө Монголын юунууд болохоор гайгүй. Америкчууд болохоор нэг төлбөрүүд нь бүх боломжтой. Одоо ингээд мөнгөө цуглуулах хэднэр чи ингээд бүгд Stripe одоо Atlas.net гэдэг ингээд айгүй за тэрийг бас энэ дээр бас хүн асуул ярьж болох юм байна. Тийм бол нэг айгүй олон төлбөрийн эрсдэлтэй холбогддог учраас тэр нь юу юм бэл? Жоохон төвөгтэй модулныг орцсон байсан. Тэрэн дээр жоохон цаг уудсан. Түүнээс бол бус модул нь бол тэгэл зус дорн апгрейд хийгээд. За энэ хоёр арга байгаа. За нөгөөх нь болохоор за on premise server гэдэг. За энэ болохоор яадаг вэ гэхээр чи enterprise ашиглаж байна. Гэхдээ өөрийн тусдаа сервер одоо SSH дээр биш байх юм бол энэ командыг ашиглая. За энэ бол өстой жинхэнэ хайр байлээ. Гэхдээ enterprise user дээр за энэ дээр нь яагаад энэ дээр нэрээ нэг C гэж бичээд за тэгээд enterprise код заавал за нэг юу гэдэг штэ subscription-ийн кодыг энэ дээр заавал бичих ёстой байт юм бэл. За тэгэл энэ дээр за энэ бас яадаг вэ гэхээр айгуу гоё чи энийг зүгээр дефолт нэг зарчим байгаа. За database чинь open байгаад 5432 дээр юу port заавал байх ёстой. Чиний local database руу автоматар орчин. Тэгээд зөвлөгөө нэг сан байсан шүү дээ. Ямар нэг сан байсан юм тэрийг марчиж. Нэг library нэг юу суух хэвээр. Remote ч үлээ нэг library одоо ингээд чиний энэ зарчим нь юу вэ гэхээр юу яадаг гэсэн. Яг юуг нь схемийн би ярьж чиний local database дээр хандаад за энэ болохоор тест гэх юм бол чиний бүх нөгөө юу email тэгээд нөгөө Chrome job entry чинь disable болгох чинь бусдыг чинь яа чинь production гэх юм бол яг байгаагаар чинь бүрүүлж өгнө гэсэн. За тэгээд энэ database чинь database-ээ зааж өгөөд за target version буюу чи аль version руу авчих юм бэ гэдгийг зааж өгнө. За тэгээд мэдээж subscription-ийн кодыг оруулна. За тэгээд хэрвээ enterprise ашиглаж байгаа юм бол үнэгүй гэсэн. За нэг давуу тал нь юу вэ гэхээр чи ингээд upgrade хийчих болвол чам руу яг local database дээр чинь restore хийгээд өгнө гэсэн. За тэгээд энэ restore хийгээд PG dump хийхин тулд за чиний юунууд чинь заавал нэг PG dump юугаараа PG restore яг default-ороо чиний local server чинь яг ажиллаж явах хэрэгтэй гэсэн. За энэ эднэр бол заавал ажиллаж явах хэрэгтэй гэсэн шүү. За тэгэхээр яах вэ гэхээр хамгийн түрүүнд энэ код өөрөө юу яах вэ гэхээр local руу чандаад энэ database чинь хар болгоод задлаад олон хэсэг болгонгуудаа онлайн руу аплод хийчихнэ гэсэн. Энийний цаана нэг IO гэдэг нэг сервер гэдэг юм бэл. За тэрлүүгээ аплод хийчээд тэрлүүгээ аплод хийнгүүтээ бүх лог чинь гүгээд эхэлнэ. Айгу удаанаар ингээд гүгээд хэд version дээр хийж тэд database-с чи мэдээж хамаарна. За манай database нэг
5 гига орчим байсан. За тэгтээ тэр нь болохоор бүр шинэ хийсэн датабейс байхгүй. Одоо нөгөө юу яатсан. Нөгөө mail message тэгээд нөгөө mail activity нөгөө юу байгаа штэ. Нөгөө зарим нөгөө юунууд үүд штэ. За нэг мailing хэрэггүй нөгөө доотлын лог мог хөтэлдэг. Тэдний бүгдийг устгачаар нэлээд багс. Одоо манай database яг 200 гига болчиход байгаа байхгүй. Тэгэхээр одоо баг за 500 гига дээр 5 GB датан дээр шүү дээ. Юу болсон бэ гэхээр за баг 5.5 байсан баха. Энэ дээр баг нэг 16 цаг маг уншсан баг шүү баг. Энэ дээр заяа. Тэгэхээр энэ дээрээс тооцоолоод үзээд хэдэн цаг болох вэ? Enterprise яг affiliate хийж байгаа тооцоолоод үзээрэй. За эхлээд мэдээж юу яана? За би бол шууд production-аар нь явчихсан. Тэгээд би database гаргаж ирээд за одоо болохоор би яг кодо upgrade хийж явж байгаа гэсэн. За тэгээд манай дээр нэг айгүй олон код байгаа учраас тэрийг upgrade гэдэг бас нэлээд цаг орох юм. Бараг 9 сар мартал дуусах. 100 гаруй модуль байсан. Тэгээд одоо баахан JavaScript кодтай. Тэгээ яд 12-оос. За энэ нэг юу нь яаж ажилладаг вэ гэхээр за мэдээж чамд ингээд нэг 12 18 дээр шинэ database гаргаж ирнэ. Тэгээд логин хийхгүй. За тэрний аргууд яаж логин хийх вэ гэхээр тэр бас асуудалтай. Тэгэхээр чи нөгөө за мэдээж нөгөө цагаан дэлгэц гарч ирнэ. Юу яан. Тэгэл нөгөө логин харж гаад зөвлөгөө гэх юм бол одоо энэ дээр гэх юм бол мэдээж чи модула эхлээд апгрейд хийсэн дээр модулуудаа бүгдийг 18 дээр ажиллуулж гаад дараа нь нөгөө database авчирчаад нөгөө юм дээр ажиллуулж болно. Гэхдээ юу яачих болох гэсэн. Би бол эхлээд database тийш нэгөнгүүтэй юугаа авцсан байгаа. Database авцсан байгаа. Тийгингээд нөө цаан дэлгэсэн хүмүүс гараад ирэнгүүт нь бүгдээр ингэ аргалж унтраач л байгаа юм л да. Одоо air asset message гэдэг нөгөө юу asset дээр үүдэг JavaScript JS кодуудын active in false болж тийм лээ. Тэгэхээр ерөнхийдөө харж байгаа JS-ийг харж байгаа энэ air assets table дээр байгаа JS кодуудыг биш дээ. Active false болоо цаа. За тэгэх юм бол ерөнхийдөө орох магадaltaй. Яаж игээд тэгээд орчих юм бол чи сайхан юу яана гэсэн үг. Одоо дататай 18 дэх шинэ вершн дээрх database аваад өөрөө модулуудаа ингээд баг багаар апгрейд хийгээд явж болно гэсэн үг. За миний яг энэ дээрээс бас нэрээ ингэж болт юм билээ. Энэ дээрээс бас апплод хийж ус болт юм билээ. Энэ дээр миний болж байна. Sign in хийгээд тэгээд энэ дээр яа миний sign in хийгээг байна. Энэ дээрээс мэдээж ингээд dump хийсэн файл ингээд апплод хийчих болно. За энэ нэг арга байгаа. Энэ хоёрыг ялгаа байхгүй. Энэ гэх юм бол чам руу баг database дээр байх юм бол одоо database хэмжиж баг байх юм бол энэ бас easy way байж болох юм. Тэ? Тэгтэл нөгөө хүмүүсийг хүлээн гэсэн үг тий. Апплод хийхээр чинь нөгөө хүмүүс нөгөө mail зээлий чинь юу энэ миний чинь шалгасаар цаана нэг хөрөө байгаа шүү дээ. Тэр мэр ингээд ажиллаж хаад энэ чинь чам шийдэд өчнөө гэсэн. За миний нэг бодолж олсон нэг эднэрийг мэдхээс өмнө одоо бид нар чинь тийм л ухаантай байлаа шүү дээ. За affiliate гэдэг бол амар хол өстой хэцүү антер гэдэг байлаа шүү дээ. За тэр биш нэг юу вэ гэхээр миний нэг solution байна. Энэ ямар solution вэ гэхээр яг empty database бэлдээд за харуулж боломж байна. За ярьчид хоосон database бэлдэнгүүтээ бүх database-ийг устгаж хаяад одоо доторхууд нь гэсэн үг.
доторхнуудыг устгаж хайнгуудаа нэг би нэг одоо нэг одоо юу universal model бичсэн. Тэр нь юу гэхээр хуучин database-ээс холбодог тийм нэг энэ дээр нэг байна уу? Ажлын дээр зөвлөх. Зургийг харуулчлаарай болгочихлоо. За энэ. За ийм нэг модуль ütсэн энэ home pro data migration гэдэг. За энэ бол ерөнхийдөө аюул дажгүй модуль болсон. Гэхдээ ямар ч шаардлагагүй. Гэхдээ энэ юун дээр бол бас зүгээр migration хийх юм бол community edition дээр бол ер нь аюул тохиромжтой. Яг л гэхээр бүх database-ийг нэг доторхуудын одоо шинэ database хийнгүүтээ одоо энэ 12 version гэдэгтэй холбоод одоо яг өөрийнхөө энэ модулуудаас холбоод тэнгүүтээ бүх шаардлагатай модулуудаа суулгачиж байгаа хэлээд. Тэнгүүтээ ID-нуудынх нь нөгөө ID increment-ийг нь эхлэх индексүүдийн ингээд бүр хол болгочих жоохгүй. Одоо бүр ингээд юу гэсэн overlap. Одоо жишээлбэл энэ account гэдэг ID-г одоо ийм 1000 хэдэн данс байгаа байхгүй. Тэрний дараагийн ID нь иймээс эхэлнэ гэж би заагаад авчих. Тэгэхээр яг нь гэхээр би яг хуучин database байгаа дээр нь хуучин ID-тэй нь импортлно гэсэн нөгөө table руу. За тэгээд энэ дээр ингээд холбоод за тэгээд энэ ингээд бүх одоо жишээлбэл post order line payment transaction гэж journal entry гэдгийг ингээд мөр нь импортлаад оруулаад ирнэ гэсэн. Тэгхийн бол одоо юу гэдэг заавал юм уу Excel энэ юм уу одоо Excel ашиглаж амар цаг орно шүү дээ. Энэ шууд database-ийн хооронд яг ID-тэй нь оруулаад ирж байгаа юм. Яг ID гарна ингээд match хийгээд апдейт хийж болно. Бас юу хийж бас болно. Энэ нөгөөд insert хийж болно. Эхлээд insert хийчээд дараа нь нөгөөд шинэ талбар одоо энэ шинэ модуль яхаараа юу болохоор тийм бол ингээд импорт хийгээд байх боломжтой. Энэ бас community edition дээр бол тохиромжтой байх гэж би бодож байна. Би энийг харин App Store дээр тавьж үздэг юм билүү гэж бодоод байгаа энэ модулыг. Тэгэх юм бол юм одоо юу гэдэг migration хийхэд заавал чи юу яахгүй гэсэн sale order line одоо агуулгын хөдөлгөөн энэ бол бүгдээр нь болцсон. Би нэг database бүр болгоцсон байхгүй. Гэхдээ жоохон нөгөө аюул юу шаардна одоо нөгөө бүх модулуудын амаарл юунуудыг шаардна. Одоо жишээлбэл HR department-ийн parent гэдэг чинь одоо бүр parent math-ийн хүртэл ингээд мэддэг байх ёстой гэдэг. Тэгээд бүгдээр нь мэддэг байжиж ингээд бүр бас тэгээд нөгөө яг step-өөр нь явна. Эхлээд REST partner-ын tag оруулна ингээд бүгдээр нь нэгээр нь оруулна. Заавал нөгөө country орж иж дараа нь REST partner орж иж ингэж тэгээд account юу орж иж account орж иж тэгээд journal орж иж ингэж тэгээд ингээд дараалалаар нь импорт хийнэ гэсэн. Тэгтээ бол ажиллана боломжтой юм билээ. Боломжтойг нь би бол нэг хэд хоног хаад юм болгоцсон. Гэтэ би дараа нь энийг олцсон чинь үнэхээр easy гэсэн мөлий. Нэг юм энэ амар удаан уншина. Тэгтэл энэ бас амар удаан уншина. Миний solution-ы давуу тал нь юу гэхээр бас нэр юу яаж болно. Тус нь ингээд уншуулад ээж болдог. Юу гэхээр зэрэг 2-3 хүн зэрэг суужаад нэг хүн ч юм 2-3 зэрэг ажиллуулад сая дата авах саяар нь хувааж аваад зэрэг уншуулж боддог гэсэн. Тэгэхээр зэрэг оруулаад цаг бас хийдэгэн багасах боломжтой гэсэн. Энэ бол чи ямар ч арга байхгүй. Одоогийн юу бол яг дараалалаараа явна. Тэгвэл үнэхээр найдвартай ажиллана. Тэгээд бас юу яана. Энэ нэр энийг хэлэх юм арч. Модуль
апгрейд хийхээс өмнө чи энэ рүүгээ шидэж штэ. Тэнгүүд чамд ингээд нэг database өгнө штэ. Тэнгүүд яаж чамд зөрчилгүй чи нөгөө шинэ database рүүгээ орох вэ гэхээр бүх VBD чинь алдаа гарангууд шууд active-ийн false болгоо явчихдаг юм. Бүгдээр ингэж false болгоод тэнгүүдээ ямар нэгэн юу авахгүйгээр алдаа авахгүйгээр энэ апгрейд чинь өөрөө ингээд шинэ database гэж хүргээд яваад гаргаад ирнэ гэсэн. Тэр нь бас айгүй дажгүй санаа байсан байна лээ. Тэгэхээр яг гэхээр одоо эн чинь өөрийнхөө core модулуудыг л апгрейд хийж байгаа шүү дээ. Үлдсэн бүх юунуудыг чинь чам ингээд юу яачна гэсэн үг байхгүй. Skip хийгээд явчихна гэсэн үг. За энэ solution бол за import гэдэг solution угаа. За import server to server багш. За database гэвэл биний бас database түүгээл янз бүрээр үзсэн. Ер нь боломжтой юм лээ. Энэ жижигхэн database committee edition дээр бол core solution байлаа. Ер нь бол за тэгээд за тийм. За module upgrade болоо яаж гарахгүй. Энэ бол mechanical явах шийдэл байна лээ. За migration хийжсэн усуд бол заавал нэгтэй байгаа. Одоо манайха яаж migration хийж ийн өөр чинь өөр ярих юм ойлгосноо. Миний ярьж байгаа дээрээс за хийж үзэж чадах байх та. За энэ нэг хэдэн энэ докийг авах юм байвал тэг аваарай. За өөр юу яри гэж бодж илаа. Migration хийсэн. За тэр доор хоёр байгаа юмыг за жоохон байж хат яри. Өөр асуух юм байвал асуугаарай. Сонсно хэдэн хүн байсан бэ? Батгэрлээж гоцорчлоо. За ийм байна. Migration үндэ гайг юм байлаа шүү. За мэдээж. За тэгээд окей болчихё. За тэгээд migration юм яаж хийж юм? Монгол цонголч юу манайх чи байж тэгч те нөгөө migration хийхээс илүү дандаа нөгөө тийм шин төсөл байдлаар хийгээд байдаг санагдах юм тийм. Ер нь амар санаа яваалгаар. Яг хуучин датаг ингэж хоёр database-тэй хайж ер нь хүмүүсийг хамлаад явах те одоо тэгээд шинэ юм дээр шинэ migration хийх гэж байгаа бол иймэрхүү аргууд байт юм байна. Enterprise дээр бол стон дээр easy migration хийж болдсон байлээ. Open upgrade бол жоохон түүхтэй. Айгүйх алдаа гарт юм билээ. Энэ open upgrade-ийн одоо энэ command яг нөгөө database-ийн air model data гэдэг чинь айгүй чухал нэг юм байна шүү дээ. Тэр бас юу нөхөр тэрийгээ устгах чинь хүмүүс ингээд нэг янз бүр болчихно. За вебсайтуудын зарим кастом хийсэн кодууд амар зөрчилдөн үүсгдэг. Тэрэндийн яг redundant одоо яг нөгөө тогтвортой байдал нь айгүй жоохон угаасаа ч үнэгүй юм болохоор жоохон тийм их санагдсан. Тэгээд яг болохын үед болно. Тэгэхдээ эн чинь бүр ядаргаатай one by one бүр өстэй хизээч target version гэдэг рүү явахгүй. Заавал эхлээд апгрейд 13 руу игээ дараа нь 14 руу игээд ингээд заавал тэгж явна. Тэр нь үнэн ядаргаа. Энэ бол бас жоохон нэг version агуулгачраа community edition байх юм бол ер нь боломжтой. Ер нь болох юм билээ. За одоогийн official энэ бол зүгээр энэ бол үнэхээр гоё ажилтдаг. Үнэхээр жоохон цаг нь их ордог болохоос үнэхээр гоё ажилт юм байлээ. За асуух өөр migration хийж байгаа хүн байвал. Тэгэхээр одоо чиний хэр бол тэр хоёр дахь нь хамгийн best гэсэн үг тий. Одоогийн өөр. Тий, энэ бол хоёр дахь нь яг subscription авах заавал шаардлагатай юм билээ. Нөгөө subscription код бол энэ ажиллахгүй. Тэгэхээр нөгөө enterprise-ийн заавал энэ авцсан байх шаардлагатай. Enterprise төлөвлөлөө бол. Зүүн дөр өөрөө л энэ. Тийм бол энэ асуудал байхгүй дээ migration бол.
За тэгээд за энэ бол юу бол миний нэг юм нэг модул байсан. За одоо SH. За одоо SH дээр ер нь Монгол компанид ер нь явахгүй байх тий. За одоо SH бас нэг жоохон ярьчих. Одоо SH ер нь айгүй easy юм билээ. Би нэг сүүлийн үед нөгөө юу нэг Amazon дээр нэг хийсэн. За тэгээд ер нь хийх газар байхгүй дээ. Айгүй олон газар дээр нэг ийдэнсэн. Арчлах гэж үний ядаргаатай юм билээ. Тэднэрүүдийг. За одоо эсэж тэгээд дүнгээрээ яг одоо үний хувьд бол нэг үнэтэй тусдаггүй юм билээ бас. Мэдээж яг Америкт болохоор эндээс нэг сервер нь айгүй хурдан байгаад байж магадгүй. За одоо эсэж мэдгүй хүмүүсийн юунд болохоор за одоо эсэж нэг иймэрхүү харагддаг. За тэгээд энэ дэр бранч буюу одоо яг энэ зүгээр гитийг клон хийгээд ажилласан юу айгүй дажгүй байлаа. Одоо энэ нэг одоо энэ компани байгаа байхгүй. Одоо энэ дээр байгаа бүх бранч яг энэ дээр байгаа л гэсэн. За энэ яг гэхдээ шууд ингээд харилцаагаар харьцдаг. Би одоо ингээд шууд production руу push хийх юм бол энэ шууд production server унтарч асаад өөрөө restart хийгээд чиний юу чи upgrade хийж чинь бэлэн болгочихно гэсэн. За staging server гэхээр юу вэ гэхээр яг энэ test server гэсэн. За эндээсээ шууд clone хийгээд staging server, test server рүү оруулчих болно. За тэгээд backup энэ төр чи автоматар, log чи monitor энэ төр чи бүгд автоматар болчихно. За нэг төвөгтэй юм нь юу байсан бэ гэхээр өмнө би бас нэг ямар компани сан яг хүссэн сангаас суулгах жоохон төвөгтэй юм билээ. Нөгөө модулийнхаа requirement дээр заавал бичих ёстой. Нөгөө requirement text гэдэг нөгөө юу файл гэдэг шүү дээ. Тэрэн дээр заавал бичиж нөгөө миний модуль апгрейд хийх үе чинь сан чи автоматар сууна гэсэн. Тэгэхээр нөгөө version entry зохируулах өөрөө ингээд нөгөө manage хийхдээ жоохон тэр нь жоохон нөгөө юутай одоо энэ shell руу ороод ингээд энэ shell чинь энэ командыг ингээд ажиллуулах гэж чиний эрхлээ угаас хязгаарлалт яг full time юу биш байгаа байхгүй. Admin аккаунт биш байгаа байхгүй энэ нөхөр. Тэгэхээр жоохон гэхдээ бараг л энэ рүү орох шаардлага ерөнхийдөө байдгүй юм байлээ. Тэгэхээр нөө үний хувьд бол над бол үндэл гайгүй санагдсан шүү дээ. Amazon дээр одоо нэг сервер явж байгаа. Тэр нэг сард нэг $100 гараад байгаа байхгүй. Энэ бол бараг нэг тооцоолоод үзвэл $60 яг бүр жил мэлээр нь төлчих юм бол бас аюу дайжгүй юм билээ. Тэгээд угаасаа чи нөгөө мерж хийх юм бол энэ рүүгээ үндсэн сервер рүү мерж хийгээл явчихна. Тэгээд version яг би одоогоор энэ дээр 2 version холиод байгаа болохоос түүнээс 2 version холж болохгүй нэрэ. Төвхтэй. Одоо жишээлбэл энэ дээр чи хүссэн version суулгаж болохгүй энэ 20-д. Би яг нөгөө өмнө 15 байжгаад энийг би апгрейд хийгээд 18 болгоцсон учраас 2 version холиод би энийг устгаагүй энэ station server устгаагүй яваад. За sub module бас суулгаж болно. Sub module гэдэг нөгөө Okomaka-гаас clone хийгээд fork хийгээд авсан модулуудаа чи энэ дээр суулгаж бас ажиллаж болно. Тэр нь яг л цаана гит ажиллаад байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол аюу дайжгүй юм байлээ шүү. Одоо эсэж сервер яг тооцоолоод нөө юуны компаниуд байгаа шүү дээ. Official компаниудаас яг олон жилийн эрхээр авах юм бол боломжийн юм байлээ. Өнө ер нь нэг хүндэд тусаад ах шаардлага байхгүй юм байлээ. Бас нэг серверийн шийдэл юу байсан бэ гэхээр энэ нэг нөхөр байгаа. Би энийг сүүлд нь харсан. Яг гэхдээ би бүрэн судалж үзег байна. Энийг гэхдээ судалсан байл хэлээрээ. Setmix 4 гэдэг энэ нэг компани энэ одоогийн нэг Okomaka дээр л байсан компани шиг л. Нэг орос нөхөр байсан. Энэ одоо SH-тэй өрсөлдөх яг тийм нэг tower гэдэг ийм модуль гаргаад байгаа. Энийний би видеог нь харсан чинь одоо
амар гоё юм нь юу вэ гэхээр одоо өөрөө чинийг одоо би сервер суулгаад тэр түүл чинь бусад серверүүдийг ч менеж хийх гэсэн. Одоо энэ юунуудыг чинь бусад ERP-ийн серверүүдийг чинь тэгээ релиз гаргах, юу гаргах ингээд бүгдээр ингэ чинь энэ өөрийн тэрийн Setmix Tower гэдэг эндээс өдөртнө. Энэ бас айгүй гоё. Энэ яг ингээд нөгөө юу яавал яг л одоо гарч ирж байгаа юм лээ. Тэгэх юм бол яг ингээд нөгөө одоо нэвтрүүлэлт хийдэг одоо дарма одоо юу гэдэг стресс гэнтэр одоо энэ компаниуд байх юм бол энэ бас энийг сайн судалж хаад энийг би яг үзээгүй. Тэгтээ үндсэн санаа тийм юм бэл. Тэгэхээр энэ бас гоё шийдэл байж магадгүй байлээ. Одоо энэ бүр хүртэл ингэж юм чинь sell order-осоо хэд version гээд confirm дарангууд шууд нэг чамд нэг random-оор одоо URL-аар сервер үүсгээд чам руу явуулчих гэсэн. Тэгээд тэрэн дээр чи одоо энэ дээрээс git project гэж энэ ингээ прожектуудаа зааж мааж өгдөг. Энэ нэг юм. Энэ бас одоо энэ нөгөө sorry sap гэж юу яадаг шүү дээ. Одоогийнхан чинь нэг тэгээд идэж тэгсэн чинь энэ нөхөр айгу sorry одоо SH гэдэг айгу тэгээд нэг маркетинг LinkedIn дээр айгу одох нь ороод үзчихэв. Айгу тийм дажгүй шийдлүүл. Энэ яг stable болчих юм бол бас энэний юг нь судлаад үзэх юм бол айгу зүгээр юм байлаа. За одоо SH бол одоо ямар ч юм миний бодлоор бол сервер авснаас л хамаагүй илүү үнэтэй юм байлээ. Тэгээд за өөр ч би юу яриа гэж бодчихлаа. Тийм. Энд нэрээ сервер суулгах хөлс гэж тусдаа байд юм байлээ шүү. Монголд бол тэгэл одоо ярих хөлсөнд ороод ингээл явдаг байсан. Тэр чинь бас одоо энэ гэрэл хийхэд амар ядаргаатай ажил хийдэг гэсэн аахгүй. Тэгэл би ч одоо эдэн сервер хариуцдаг шүү дээ. Тэдний хөлс гэж тусдаа үнийн санал дээр нь бас нэлийн хөөрхөн дүн бараг 10% явдсан байлээ шүү. Тэрийг бас угаасаа л тэр чинь цаг гаргаж хийж байгаа тий. Тэгээд бас одоо нэг миний бодлоор бол одоогийн нэг юу бас нэг сервер маягийн гарч ирвэл бас Монголд зүгээр болоо гэсэн санаагаар энийг хийж байгаа шүү. Нэгэнт одоо Монголд одоо би ч одоо айгүй олон болж байгаа учраас за migration юм байна. За энэ юм байна. За бараг цаг болсон байна. За тэгээд асуух юм байвал асуугаад тэгээд юу өндөрлөе доо. Рекордо зогсооч. Stop recording.